За намайг Намжигт гэдэг Америкийн Монгол судлалын төвийн Америкийн нэгдсэн улс дахь салбарын одоо захирлаар ажилладаг. За манай Америкийн нэгдсэн улсад байдаг одоо яг салбар бол Америкаас одоо Монгол руу болон Өвөр Аз гэдэг ойлголтоор Өвөр Азад судалгаа хийх сонирхолтой оюутнуудад одоо тэтгэлэг олгох, монгол хэлний хичээл заах гэх мэт маш олон үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэгээд саяны миний явуулсан тоглуулсан бичлэгээс та бүхэн манай байгууллагын богинохон танилцуулгыг олж харсан байх. Бидний талаар илүү мэдээлэл олж авъя гэж миний ард байгаа энэ линкээр манай имэйлийн жагсаалтанд бүртгүүлж болно. Бас манай веб хуудас руу ороод бас манай энэ зүүн хэрэгжиж байгаа одоо маш олон хөтөлбөрүүдийн талаараас мэдэж авч болно. mongoliacenter.org гэдэг нэртэй вебсайт дээр байгаа. За өнөөдрийн хэлэлцүүлэг маань маш сонирхолтой хэлэлцүүлэг лекц болох гэж байгаа. Би яагаад бас хэлэлцүүлэг гэж хэлээд байгаа гэхээр манай илтгэгч зохиолч судлаач Баатар ах маань одоо өнөөдрийнхээ лекцийг тавьж дуусны дараа бас та бүхнээс ирж байгаа асуултнуудад бас боломжоор яг энэ дараагийн одоо цаг хүртэл хугацаанд амжуул одоо хариулах боломжтой байна. Тийм болохоор та бүхэн асуултаа энэ Zoom дээр байгаа бол энэ чатаар бичээд эсвэл манай Facebook live stream үзэж байгаа бол Facebook-ийн одоо тэр видеоны доор коммент болгож үлдээгээрэй. Тэгээд одоо яг хамгийн түрүүнд орсон чухал гэж үзсэн бас асуултуудыг бид нэр Баатар доктороос асуугаад явах юм аа. За өнөөдрийн лекц хэлцүүлгийг одоо танилцуулах чагаадаа бас илтгэгчээ танилцуулах чагаадаа их баяртай. Яг л өнөөдрийн сэдв бол маш сонирхолтой түүхийн баримтат бүтээлийн тухай байгаа. Тухайлбал одоо ноён гэгэний шадар шавь лувсан хайдын цадиг гэдэг тийм сэдвтэй байгаа. За илтгэгчийнхээ тухай багахан зүйл дахиад шийрлэхэд за доктор Баатар гойвол Өвөрхөн аймгийн уянга сумын өгвөл хуучин зүйл толгойд улс компьютер мэргэжлэр сураад эрүүл мэндийн яам агаах ухааны хүрээлэнд программист эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаа. Японы улсын Хамамацу хотын агаах ухааны их сургуулийн докторантурт суралцж анагаахын компьютерийн ухааны доктор зэрэг хамгаалсан. Тэгээ улмаар Америкийн нэгдсэн улсын Харвард их сургуулийн докторийн дараах сургалтад үргээд Америкийн баруун иргэн цэврийн хөндөд мэргэжлэр 24 жил ажиллаж байгаа. За тэгээд эхнэр хоёр хүүхдээ хамт Сан Франциско хотод амьдардаг гэж. За тэгээд одоо Баатархаа тайзан дээр өрье. За орой минь Баатархаа. Орой минь сайн байна уу? За сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна уу? За ингээд танд одоо эндрийг шилжүүлье. Баярлалаа. За өнөөдөр энэ миний яриг сонсож байгаа бүх хүмүүсийн өнөөдрийн амгалан айлтгая. Тэгээд бол Америкийн Монгол судлалын төвөөс явуулдаг цуврал одоо ярианд өргөдөж орсондоо маш их баяртай байна. Тэгээ энэ удаагийн ярианд болохоор би тухайлан бичсэн нэгэн номынхон тухай одоо ярих гэж бодсон юм аа. Тэгээд бол Америк дээрээ бас нэлээд хугацаа өнгөрлөө. Үндсэндээ бол 25 жил болж байна. Энэ үедээ бол Америкт эхэлж орж ирэхдээ голчлон одоо Монгол судлалын чиглэлээр сурж ажиллаж исэн тийм одоо настай эрдэмтдтэй бол нэлээд харьцаатай явж ирсэн. Одоо Загчид Цэцэнгой байна, Үнэн Сэчэнгой байна. Одоо тэгээд энэ Жоб Буркиногой байна. Тэгээд одоо маш олон тухайн үед одоо амьсрын байсан хүмүүс байна. Жампао гэдэг энэ Боржин Төмөргой гэх мэтлэн хүмүүсийг бол одоо амьсрын багт нь тэдний яриаг сонсож айл болохоор бичиж авч бас монголчуудад төрөх тийм зорилго тавьсан. Америкийн монголчууд тэр үеийн хүмүүсийн одоо туусан амьдралыг монголчууд танилцуулах гэсэн нэлээд тийм ажилтаа явж ирсэн. Тэгээд бол одоо ер нь бол энд 97 онд Америкт орж ирсэн. 98 оны сүүлээр бол энэ Сан Франциско хотод ирээд тэрнээс хойш энд байх хугацаанд болохоор манай энд чинь хоёр том сургууль байна. Стэнфорд их сургууль гэж байна. Одоо хувийн сургууль, нөгөөх нь бол UC Berkeley гэдэг Berkeley Калифорни их сургууль. Калифорни их сургууль 10 дэх сургуулийн нэгэнд ордог.
Тэгээ энэ хоёр том сургууль Эрдэмийн үлгээмгээс ойрхон байсан учраас бол номын сангийн ашиглах, эрдэмтэн мэрэгтэй нь уулзах, лекц яриан сонсох юм чиглэлээр бол нэлээд олон жил одоо хичээл номонд сууж явсан. Тэгээ энэ хугацаанд болохоор бол дэлхийн соёл иргэншлийн талаар голдуул археологийн талаар лекц нэлээд олон одоо юнитийн лекц авч одоо бас өөрийн хэмжээнд одоо хоёр дахь мэргэжил буюу одоо тэр double major тийм ээ энэ чиглэлээр бол өөрийгөө ус боловсруулж ирсэн. За энэ хугацаанд бол одоо Америкт манай энд байж байгаа хугацаанд бол нэлээд өндөр настай тухайн үед Америкт орж ирээд удацсан 1965 онд орж ирсэн Лувсан хайдуугаатай танилцсан. Тэгээд Лувсан хайдуугаа бол өвөр Монголын Шилийн голын чуулган гэдэг Шилийн голын чуулганы 10 хошуу байдаг. Тэр 10 хошууны нэг нь зүүн сүнэд баруун сүнд гэдэг тэр зүүн сүнд хошууны гаралтай ийм хүн. Тэгээд энэ хүн бол бага наснаасаа бол одоо ноён гигэн гэж одоо манайхан бол говийн төгс ноён хутгт гэдэг тэр ноён гэгэний 8 дугаар дөрийг тодруулахад нэг багшийн шав байж тэр ноён гэгэний шав байж одоо нэг сүм дээр зараа сүм гэдэг одоо тэр сүм дээр байжгаад тэгээд бол одоо өвөр Монголын нутагт болсон бүх дайн дайчин иргэний дай энэ бүхнийг бол биеэр туулж тэгээд төвдөр дамжиж тэгэхээр дамжиж Америкийн нэгдсэн улсад гарч ирсэн юм хүн байгаа. Тэгээд энэ хүн бол Далив хутгттай бол нягт холбоотой. Далив хутгтыг бол монголчууд бас нэлээд сонирхдог. Далив хутгтын өөрийнх нь бичүүлдээс нь түүх бол 1931 оноор дуустдаг. Монгол улсаас бол яг гарах тэр үед нь одоо холбоод тэр үеэ хүртэл бичсэн байдаг учраас тэрнээс хойш үеийг бол бас нэлээд ярен сурвалжилж мэдэх гэж нэлээд чармайдаг. Тэгээд бол Америкт ирсний хойно 49 оноос хойш намтар нь бол бас нэлээд тодорхой. Тэгээд тэр хооронд бол одоо өвөр Монголд одоо хятад өнгөрөөсөн хугацааны намтар нь их тодорхой бус байдаг. Гэтэл бол энэ Далив хутгт бол өөрийнхөө шавыг дагуулж гарч Америкт одоо авчирсан учраас тэр шавийнхын шав байсан учраас даалам намжилтар шидэг хүнийг бол дагаж Лувсан хайдуугаа бол залуу насндаа энэ тэхээс Америкт орж ирсэн. Тэгээ ийм хүн байгаа. Энэ хайдуугаатай бол танилцаад ярихад бол маш их сонин намтар түүхээ ярьдаг. Тухайн үеийн яг одоо монголчуудын зовлон зүдгээрийг бол яаж туулсан тухай бол их тодорхой ярьж байсан. Тэгээд бол өөрөө бол хүсэж байсан л да. Тухайн үед ч одоо 20 жилийн өмнө чинь нас араагаа айгуу 70 хэдтэй байсан хүн. Тэгээд би энэ одоо намтар бол ийм сонин намтартай хүн байгаамаа энийг нэг ингээд бичээд үлдээгчмээр байна. Чи надад ингэж бичиж чадах уу бичгийн хүн юм байна гэдгсэн. За би судлаад оролдоод үзьгээд тэгээд бол үндсэндээ бол хайдууга намтрыг бол 2002 оноос эхсүүлээд диктофоноор бичиж аваад байн бичиж аваад хооронд нь тулгаад тэгээд сэрүүлж бичээд яваад байсан. Ингэтэл бол 2004 онд 2 жилийн дараа манай Джеймс Боссон гэдэг багш байгаа. Тэр одоо хайдуугаан багшийг одоо Америкт авчирсан хайдуугаатай одоо байнга тусуулж байдаг одоо улбархан болчихсон. Беркли сургуулийн Алтай хэлний судлалын тэнхимд Монгол, Манж төр ухсааны хэл заадаг ийм эрдэмтэн байсан. Тэгэд бол 2004 онд бол намайг Zoom асуудлын төвдөө бол 4 жил өөрөө супервайзер хийгээд бол тэр даалам намжилт оржийн намтрыг бол Монголоор гаргая гэсэн ийм яриа тохиргоотойгоор бол тэн дээр судалгаа хийж эхэлсэн. Тэр учир нь болохоор даалам намжилт орж гэдэг хүн бол одоо хайдуугаан багш нь тэр даалам намжилт орж байгаа багш нь болохоор хэн байна? Далив хотод. Тэгээд Далив хотод бол даалам намжилт орж байгаа Америкт авчирсан. Даалам намжилт орж байгаа хайдуугыг авчирсан. Лувсан хайдуугыг авчирсан. Ингээд бол шавьяа дуудаад авчираад бол энэ хүний хувь зүй явж шийдэгдэж одоо Америкт амьдрах болсон байна. Тэгээд энэ бүх үйл явдлыг нь болохоор би бас тэмдэглэж аваад ингээд өсөж явах хооронд бол тэр ийм юм болсон байна. Одоо 1984 онд хайдуугаа бол өвөр Монгол руу нэг удаа явж ирсэн. Тэр явж ирэхдээ бол өөрөө нэг төрсөн дүүтэйгээ уулзч одоо тэр хамаар явахтаа тэр даалам намжилт орж байгаа бол намтрыг аваад явсан. Өвөр Монгол төвлөрөх зорилготойгоор. Тэгэд өвөр Монголын их сургуулийн багш Чингэлтэй гэдэг профессорт бол тэр намтрыг бол 84 онд өгсөн. Ингээд бол 2004 он гэхэд бол 20 жилийн дараа бол тэр намтрын тухай ямар ч мэдээлэл олдохгүй байсан учраас өөрт байсан эхийг тэр Джеймс Боссон багш бол надад өгөөд за чи нэг кириллээр Монголд гаргачих болж игэл явандаа бол
тайлбарлуулт хийгээд дараа нь хэрэг болж ивэл англиар орчуулмаар байна. Энэ бол ингээд ийм учиртай гэдээ надад бүгдийг ярьж өгсөн юм. Тэгээд түүнээс хойш бол даалгавар намжилт орж байгаа тэр намтрын бол монгол хүчээр бичсэн юм чинь маш хурдан тэрэг бол кирилл болгочихсон. Тэгээд бол тайлбарлуулт хийгээд тухайн үйл явдал тухайн үеийг бол ойлгох гэж нэлээд суусан, нэлээд холбогдолтой түүхүүдийг уншаад шашныхаа талаас ч гэсэн өөр Монголын түүхийг ч гэсэн олон талаас нь харж үзсэн. Тэгвэл бол миний нэг яг нэг онцлог бол Япон сурсан учраас бол хан зүсэг мэднэ, хан зар нэлээд уншина. Япончууд бол монгол хэлтэй төстэй хэл, Япон хэл бол 4%. Гэхдээ одоо яг хятад хэлний ханзыг уншдаг тийм арга барилыг мэддэг. Хятадын ханз, Японы ханз арай жоохон өөр. Японууд бол хуучин ханз хэрэгдэг, хятадууд одоо шинжилсэн ханз хэрэгдэг. Гэлэж гисэн гөрдөөд ямар ч байсан 80%, 90% бол уншиж байгаад бол хэрэгтэй материалууд бас хятад хэлээс татаад авчдаг. Ингээд бол хайдугаатай холбоотой материалуудыг нягтлаад яваад байсан. Даалгавартай холбоотой ч гэсэн. Тэгээд бол даалгаврын намтрыг бол 2016 онд одоо Өвөр Монголын багшийн сургуулийн багш Цолбон гэдэг зүүн сүмдийн яруу найрагч эрдэмтэн байгаа. Тэгээд манай үгээр эрэхтэй бол тэр зүүн сүндийн хошууд хамгаас хэвлж гаргасан даалгавар намжилт орж нөгөө эндээс авчирсан намтрыг бол авчирч өгсөн. Ингээд бол би гартаа бол өөрийнхөө буулгачихсан нэг намтартай тэр Өвөр Монголд хэвлэгдсэн нэг намтартай ингээд тулах 2 варианттай болсон. Түүнээс гадна болохоор даалгавар намжилт орж байгаа одоо энтхэгт Америкт байхдаа харьцажсэн 70 орчим захиа байгаа, цагтл байгаа. Тэрийг нийлүүлээд ингээд ном болгох гэдэг ингээд явж байгаа. Тэр завсраа бол хайдугаа намтрыг бол бас ингээд ямар аргаар хүмүүс төрөх вэ гэж олон талаар бодсон. Хайдугаа намтрыг монголчуудад төрөхөд бол яагаад чухалчилж үтсэн гэхээр бол манайхан бол үндсэндээ бол энэ хаалттай байсан 50 жилийн хооронд Өвөр монголчуудын түүхийг бол сайн мэдэхгүй, адилхан монгол хүмүүсээ их хоорондоо ондоошоод хөндөрчихсэн. Тэгээд бол жоохон буруу зүрх хүмүүсийн амаан сургаар дамжиж бол ерөөсөө Өвөр монголчуудыг аюу хятадсан гэх мэт ойлголттой. Тэгээд бол ер нь бол энэ бүх юм нь одоо тийм сүнсэн гэсэн тийм ойлголттой монголчууд зөндөө байсан чинь 89 он хүртэл бараг тэгж бодож ирсэн. Тэгж одоо тархиа угаалгаж ирсэн улс байгаа. Тэг 90 оноос хойш бүх юм чөлөөтэй болоод тэгээд бол иршичдэг болоод ямар ч байсан монголчууд найдал талдаа байгаа юм байна би нэг ойлголцож гисэн. Гэлээч гэсэн бол нөгөө нэг тэр суурин 50 60 жил буруу тавигдсан учраас Өвөр монголчуудыг үнэлгээ Өвөр монголчуудтай харьцаанд бол бас тийм бүр нэг том амжилт гарч ирч чадахгүй. Давхар нэг хэвтийн одоо янз бүрийн бодлого, янз бүрийн асуудал ингээд олон асуудлаас болоод Өвөр монголчуудын талаар бол дөрвтэй судалгаа нэг хийгээгүй гэж бодсон. Тэгээд бол үндсэндээ энэ хайдугаа намтар дээр тулгуурлаад бол Өвөр Монголд одоо юу болж болоод өнгөрсөн, яагаад бол одоо 49 онд одоо хятад нэгдэх энэ үйл явдал хүртэл ер нь Өвөр Монголд юу болж ирсэн гэдэг тэр шалтгааныг бол нэлээд судалж үзсэн. Хайдугаа яриануудад бол бүгд гарч байгаа учраас тэр болгонд бол одоо тодруулах хийсэн өөрийнхөө шугамар ингээд тодруулах хийгээд ингээд явсан л да. Тэгээд бол нэлээд одоо өөр ингэсэн ойлголттой болсон. Тэгээд энэ бол Монголын залуучууд одоо Монголын ард түмэнд бол Өвөр монголчуудыг одоо сайн ойлгоход их чухал одоо дэм болох тийм ном гэж би өөрөө бол бодож байгаа. Тийм зорилготойгоор бичсэн. Тэгээд энэ номонд бол одоо монгол хүний ёс зүй ямар байдаг, лам хүний ёс зүй тэр тусмаа ямар байдаг, тухайн үеийн хүмүүс юу гэж ярьж исэн, ямар ихтгэл үнэмшилтэй байсан, яаж одоо хэцүү бэрхийг одоо ихтгэл үнэмшлээрээ одоо тэр сэтгэлийнхээ тэнхээгээр давд туулж исэн тэр булганыг бол энэ алхам тутамд маш их материалын номонд орсон байгаа. Тэгээд би энэ номыг бичгтээ бол ингээд намтар маягаар ингээд зүгээр бичих юм бол бас хүн уншаад нэг хэсэг явж чад бас сонирхохгүй шуудад бол аль болохоор хүн төрөх тийм одоо хөөрнөл зохиолын хэлбэрт оруулж бичсэн. Тэгээ хөөрнөл зохиолын тийм хэлбэрүүд бол одоо домог яриаг сонсч аваад зохиол болгоод бичдэг тийм одоо янз бүрийн судлаачд бол хүмүүс зөндөө байдаг. Америкийн одоо зохиолчдоос бол одоо Jack London гэж зохиолч байгаа, Ernest Hemingway гэж байгаа. Тэр хоёр зохиолчийн одоо тэр хөөрнөх арга барилаас нь бол одоо нэлээд суралцж. Тэгтээ мэдээж Монгол ах вэ, Монгол одоо сэтгэх үе тэр юм бол хаяхгүй шүү дээ. Ерөнхийдөө арга барилын хувьд бол хүнд мэдээллийг ингэж маягаар одоо хөөрөн шилж хүргэдэм байх гэсэн тэр арга техникийг нь бас нэлээд суралцж. Тэр маягаар ил номыг бол бас бичих гэж оролцсон. Тэгээд ямар ч байсан бол миний энэ одоо энэ номон дээр бол монгол хэлний талаар бол нэлээд эмгцэгтэй
материал зөндөө орсон байгаа. Одоо нарийн үг хэллэг тухайн үеийн хүмүүсийн яриа тэгээд бол ер нь монгол хэлчийг замбраатай, монголчууд их журамтай одоо ихтгэл үнэмшилтэй байсан учраас бол тийм үг нь хүртэл цээртэй баргын буруу хазгаа үг хэлдэггүй, буруу хазгаа юм боддоггүй, буруу хазгаа юм хийдэггүй, өөр хоорондоо бие бинийгээ гэж явдаг. Тэгэхээр монголчууд тэр хүчээрээ бие бинийгээ гэж явдаг байсан тулдаа тэр янз бүрийн одоо гал усны хашуун зовлонгоос багш шав хэд хэдэн удаа ингэж хүн түнд байдлаас суугч гарч тэгээд бол тэр хэцүү газар одоо энтхийг балбаар явж одоо тэргээр амьдарч тэр газар бол одоо эргэл мөргөл хийж нөгөө шашиндаа үнж байсан монголчууд хоорондоо тэм тустай байсан. Энэ бүх үйл явдал энэ номонд орсон байгаа. Тэгэхээр энэ хөв хүний энгийн нэгэн хүний одоо хөөрнөл төвх гэхэд бол энэ бол туусан амьдрал масар их амьдрал туусан одоо Чавхар Нерүүтэй уулзж байсан, Индира Гандитай уулзж байсан. Тэгээд юу ярьж байсан, яаж байсан бүх юм энэ номонд орсон байна. Далай ламтай бол маш олон удаа уулзсан. Далай ламыг бүр Америк дэрэгт нүртэл тусч авч байсан. Тэгэд бол тийм ойр дотны таньдаг Далай ламынх нуруу төгднөрөө ерөн бүчээгээ тэр хүн бол бас монгол хэл сайтай тийм хүн байсан. Тэдэртэй бол нарийн холбоотой явж ирсэн гэдэг. Энэ номонд бол тухайн үеийн түүхэн хүмүүсийн яг тухайн юу гэж хэлж ирсэн тэр хэл яриаг бол аль болохоор тэр монгол хэллэгээр монгол ахуйгаар нь одоо үлдээх тийм эрмэлзлэр бичсэн. Тэгээд бол энэ номыг одоо уншаад бол юу ойлгох вэ гэхээр бол өөр Монголын одоо тэр одоо гонхт амьдрал бас туусан зовлон монголчуудын адилхан монгол хүмүүсийн чинь тэр айгүй хүнд байдлаас зарим нь гарсан зарим нь гарч идэг. Тэр бүх одоо түүхэн үйл явдлуудыг бол энд өгүүлсэн байгаа. Тэгээд бол хүнээ нутагт энтхийг одоо балб Америкт монгол хүн бол анх хөл тавьж одоо яаж амьдарч ирсэн, ямар бэрхшээл тулгуурч ирсэн тэр булганыг бол энэ номонд бас бичсэн байгаа. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэх юм бол одоо монгол хүн бол их зовсон юм аа. Өхөөс өстэй ер нь үзэж явж ээж одоо ингээд 92 нас хүртэл энэ өвгөн бол амьд байна гэж одоо байгаа одоо ийм хүний намтар юм аа одоо юу яасан хүүрэнсэн зохиол маягаар бичсэн гэж одоо тэгж бүгдэд хэлэх байна. Тэгээд бол хайдугаа бол өөрөө бол одоо тэр ярьсан одоо амьд гэрч байна. Одоо энэ бүх үйл явдлыг давсан. Тэгээд тэр олон жилийн одоо энэ тэр хүний яриаг бол хооронд нэвлүүл зүйж бичсэн хувьд бол би яг монгол хэл соёл талаас нь бол нэлээд анхаарч бичсэн. Монгол хэллэг талаас анхаарч бичсэн. Хаач усан монголчууд бол одоо хамгийн их одоо нэг хайрлаж байсан бол одоо урд үеийн хэдий ч гэсэн бол монгол хэл байсан. Тийм учраас бол монгол хэл гэдэг бол одоо монгол хүнийг цааш нь одоо авч явахд бол хамгийн гол монгол сэтгэхүйг авч явах гол тулгуур учраас бол энэ монгол хэлээр бол одоо бүх юм илэрхийлж ярьж сурахад одоо тодорхой хэмжээнд дөхөм дэм болох юм болов уу гэдэг одоо монгол хэлний талаас нь анхаарсан. Би бол хэлийг бол нэлээд тухайлж үзсэн тэм хүний нэг байгаа. Зүгээр намайг зүгээр нэг техникийн инженер хүн гэж та нар бодож магадгүй. Одоо миний багш бол одоо чойлгосон жив багш гэдэг хүн байна. Тэгээд бол тэр хэлний хүмүүстэй бол хэл зохиолын хүмүүстэй бол нэлээд олон жил удаан одоо харьцаж ирсэн манай аав хүртэл одоо уран зохиолын зохиолч хүн тэгээд зохиолчдын хүрээнд дотор хүртэл зөндөө орж яриаг нь сонсож ингэж одоо явсан учраас бол бас хэл утга зохиол талаасаа их анхаарсан энэ номыг бичгтээ. Яагаад гэхээр бол Монгол одоо энэ ном гэдэг чинь хүн болгон төрхтэй тэр хүн одоо цагаа зараад тэр номыг уншиж байгаа. Тэгэхээр тэр хүнд бол мэдлэг олох хэрэгтэй, хэл усны ариун байх хэрэгтэй. Тухайн үед хүнийг бол одоо тийм тэмүүлэл өгөх, тийм гэгээ татуулах тийм төвшөнд байх хэрэгтэй ном гэж бол би миний одоо үзэж байгаагаар бол тэгж би номыг үздэг. Тэгээд тэр үндсэн одоо үзлийнхаа үндсэн дээрээс бол одоо энэ ном гэдэг бол хүнийг гэгэрүүлэх, хүнийг одоо мэдлэг олох одоо гол үндэс юм аа гэдэг талаас нь бол бичгийн тулд бол энэ хэлийг бол маш их анхаарсан, маш зугуухан ажилласан. Энэ дээр бол ер нь бол тийм яараагүй ажилласан шинж бол та нарт харагдана. Тэгээд ойлгохгүй мэдэхгүй үг болгонд бол ер нь тайлбар хийсэн. 300 400 үгэнд бол тайлбар хийсэн байгаа байх. Зарим хүнд бол одоо энгийн юм шиг санагдана. Гэхдээ бол энэ номыг бичгтээ бол ерөөсөн 8 настай балчирч байна, 80 настай өвгөнч бай. Тэр ямар ч мэдлэг боловсролтой хүн бол уншаад ойлгоход бүрэн ойлгох бүх насны хүмүүс зориулж тэгж бичих ёстой гэж би өөрийн үзэл бодлоор бол тэгж үздэг. Энэ бол тийм хандлага бол одоо Америкт ч байна, өөр газруудч байсан. Тийм учраас хамаг юм ангиас сурах тийм одоо юм эзэмшиж авах тийм ном бол одоо хүнд хамгийн их тусч одоо хамгийн сайн хөтж байх хэрэгтэй гэсэн. Тэр үзлээр бол энэ номыг бичсэн юм аа. Тэгээд яг уншиж бүгд хүмүүс бол та нар уншаад энэ номыг бол тодорхой хэмжээнд одоо өөрсдийнхөө юугаар дүгнэж үзнэж сурах эндээс юм сурсан бол их баярлалаа. Одоо тэгээд яг шүүмжлэлтэй хандах юм байвал бас хүлээж аавна. Тийм байна. Тэгээд номыг бол одоо ингэж би та бүхэнд үзүүлье. Энэ бол энэ зургийг бол одоо зураач Төгс оюун гэдэг одоо эгч зурсан байгаа.
Circuit Academy гэдэг Оросд тэр алдартай уран зургийн сургууль байдаг. Тэр сургуулийг номын чимгийн ангиар мэрэгчлэр төгссөн тийм ихч бол одоо номын дотоод чимээл зургнуудыг зурсан байгаа. Энд бол одоо ингээд тэмээгээ хөтөлчихсөн гал усны хашин зовлондаг одоо монгол хүн ингээд гүйтгэжгүй ингээд туулаад гараа явж байгаа. Наан нь одоо хилэнц тохорхой байж байгаа. Тэр одоо дигуранс энэ бол одоо хаа хэдий ч гэсэн юм аюултай байсан гэсэн утгатай нэг үгээр хэлэх юм бол нөгөө үгээр хэлэх юм бол энэ ноён гигэнтэй одоо 7-8 дугаар дүрийн ноён гигэнүүдтэй бол ус холбоотой ийм юу байж байгаа. Тэгээ дотроо бол энэ ном бол ингээд ерөнхийдөө бол би нэг 5 бүлэг туугаж бичсэн. Энэ номыг бол эхний тэргүүн бүлэгт нь бол одоо их Монголын орн гэж одоо өөр Монголоо өөрөөгөө гэд нэрлэдэг байсан. Одоо өөр Монгол байсан тэр хугацаагаа бол их Монголын оронд ямар хөө амьдарч байсан. Тэгээд их застын оронд одоо яаж очисын төвдөд очисон гэсэн үг застад их жагрын орн болбын орн гэдэг бол одоо жагар гэдэг бол одоо энэ тхийг монголчууд хэлдэг үг, балб гэдэг бол Непал гэдэг одоо хэлэнд орчихсон юм үг байгаа. Тэгээд бол одоо Америкийг болохоор тухайн үед бол Америкийн холбоот их улс гэж нэрлэдэг байсан. Гэх мэтлэн дээр хуучин нэршлэр нь ингээд монголчууд юу хэрглэж байсан талаар найлуулахаар тэр ахуйг нь авч үлдэх санаатай бичсэн байгаа. Тэгээд одоо энэ номыг бол тийм хэдийдэн бүлгүүдэд хуваагаад тэр хүний амьдралыг бол тухайн газар нь яаж туулж ирсэн, ямар хүмүүстэй уулзж ирсэн, энд бол хятадууд бол ямар хүмүүс байсан, яаж монголчуудтай харьцаж ирсэн, энэ тэхүүд бол ямар хүмүүс монголчуудтай яаж харьцаж ирсэн, төвдүүд ямар хүмүүс сайн муутай маш олон төвд хүмүүстэй харьцаж ирсэн. Тэгээ Америкууд чухам ямар байсан гэдэг хувь хүний тэр нийгэмд орж ирэхэд бол харьцаж ирсэн тэр харьцаануудыг их нарийн гаргаж өгсөн хүмүүсийн хэл яриа одоо тэр бүх үйлдэл бүх юмар нь бол тэгээд бол энэ хүний нийгэм учраас бол аль ч нийгэмд одоо аль ч улсад тэр байгаа хүмүүс нь сайн ч юм байна, муу ч юм байна. Тэгтээ бол бүгдийн одоо нэг тэрэн тийм энэ юм гэж одоо юу яах вэ хэцүү. Стереотип гэдэг шүү дээ. Одоо ингэ ялгуулж одоо хооронд нь салгах бол хэцүү. Ерөнхийдөө бол аль ч нэгэн сайн муу хүн байдаг. Тэр байгаа хүмүүстэй бүгдтэй нь ингэж уулзж учирч тэдний бүх бэрхшээлийн даван туулж авсан тийм зүйл байгаа. Тэгэд Монгол ам нарын эрт үед бол одоо энэ аялж явах одоо тэр одоо өөргөөрөөд явах гэж аялал байна. Өөр одоо Эрдэнэ ном хүний нутаг сурах байна. Тэр бүх юмдаа бол монгол хүн ямар зарчмыг барьж юу одоо анхаарч явах хэрэгтэй байсан гэдэг бүх юмнууд байна. Энд тэр байтгаар Японуудын тухайцсандаа юм байна. Японы тагнуулыг яаж бэлтгэжсэн, тэгээд монгол ам болгоод яаж явуулж исэн, хин хэдийд яаж авсан, аль нь хаа урж явсан гэдэг бүх юмнууд бол одоо номонд орсон байна. Тэгээд бол та бүхэн бол уншаад тэр болгоноос нь харна. Би тэгээд энийг ингээд бичжүүлдэхтэй болохоор хамгийн гол миний түрүүн хэллээ. Монгол хүний ёс зүй одоо ямар байна, тухайн үед ямар байсан, тэгээ бид нар цаашд ямар байх юм гэдэг тал дээр хүнд бас ойлголт өгч магадгүй. Би энэ номыг бол энэ манай ламнар холбоо ямар ч байсан уншаасаа, сүсгтэй болоод бүр уншаасаа, тэгээд ямар ч шашинтай хүн байсан бас уншаасаа монгол хүн бол ийм зовлон туулсан юм байна гэдгийг л харж мэдээсэй гэж бичсэн. Энд бол тэгээд яасан байхгүй, яг л тухайн үеийн хүмүүсийн юу итгэжсэн, юу өнөшчсэн, ямар яриатай байсан гэдгийг нь болохоор удаа дараагаар одоо бүх юмнуудаар нэг нарийн бичсэн. Энэ номнууд бол үйл явдлууд нь ч гэсэн маш олон үйл явдал орсон. Тэгэхээр олсон үйл явдлууд нь зохиомл юм байхгүй, дандаа түүхэн үйл явдлууд. Энэ дээр бол далив утгын тухай бол зарим бидний одоо ярианд тодроогүй зүйлүүд урагшаа гарсан одоо халахын дөрвчдийн одоо дотор юу болж исэн тухай бас мэдээ баримтууд ингээд бол одоо Японууд яг чухам юу хийж исэн, Японуудтай яаж нийлж исэн гэдэг энэ талаар бүгдээр ингээд нэлээд харуулсан байгаа. Одоо Монголд бол одоо бусдыг одоо энэ сошиал хөгжсөн үед бол харлуулах тийм будах тийм хараар будах тийм муу юмнууд хийдэг. Саяхан гэхэд өөр Монголын эрхчлөөний төлөө тэмцэгч одоо Деван Дэмчиг Дондрыг бол одоо урагч барга байсан гэдэг урагч гэж бичээд байна. Тэр бол хятад бол урагч гэж үздэг. Монголчуудын хувьд бол Деваныг бол урагч гэж үзэх ямар ч үндэс байхгүй. Тэртээ тэргүй Монголд харьяалагддаггүй өөр Монгол гэж тусдаа тэр газрыг тэр өөрийнхөө улс үндэстнийг авч үлдэх Японы хүчийг ашиглах, Гоминданы хүчийг ашиглах янз бүрийн тэр байтугай Монгол улсын хүчийг ашиглаж гисэн авч үлдэх гэж одоо бүх аргаараа л одоо тусгаар үлдэх гэж тэр хүн бол өөрсдийнхөө одоо тусгаар тогтнолын төлөө тэмцэжсэн тийм улс учраас бол тэр зүгээр Японуудтай хамтарч ажиллаад явсан нь бол Монгол улсаас урвсан юм биш ба. Хэрвээ Монгол улсаас гараад Монгол улсын иргэн хүн тэгээ Японы талд ороод тэгээ явсан бол урагч гэж хэлнэ гэсэн. Манайхан тийм учраас бол энэ хүнийг дүгэн цэгнэхтэй огт мэдлэггүй одоо тэр өөрийнхөө юу ч мэдэхгүй байж зүгээр нэг өнгөцгөн тэгээ дүгнэхийг бол одоо би бол одоо тийм дүгндэг хүмүүсийг бол бодоод бол харуулж чинь тэгж болохгүй. Тэр бол түүхэн одоо тийм хүн байна. Тэгэхээр монголчууд бол тэрийг хязгаарч урагч гэж манайхан бол үзэж байгаагүй шүү дээ. Зөвхөн харин Монгол улсад
түүнийг бол хятадтай хувилдаад хуурч авцраад тэгээд буцаагаад хятад шаагаад хятадын шоронд 10 хэдэн жил байж байгаа дуушгины одоо хүнд өвчтөй болоо тэгээд хятад бол бас айхтар хүмүүс тэгээд шоронд хөлчихгүй тулд амьд гаргаад тэгээд шоронгоос гараад тасварсан тийм тус эрхчлөөний хөдлөө тэмцэжсэн тэр хүн байгаа шүү дээ. Тэгээд тэр хүнийг тухайн байр суурин дээр тэр улсын байр суурин дээр сарна гэхээс биш зүгээр нэг Монгол улсын талаас хараад Япон тэр үед дайсан байсан чи Японыг дагсан болохоор энэ хүн бол дайсан урагч гэж ингэж харж болохгүй. Тэр бол зүгээр аюу тийм юу ч боловсрол эзэмшээгүй тийм хүмүүсийн одоо хандлага. Тэгээд тийм байдлуудыг таслан зогсоо ойлгуулахад бол энэ мэтийн ном бол олон гаруул хэрэгтэй байна. Би тэгээд бол өнөөдөр яг нэг үндслээд хэлэхэд бол монголчууд бол одоо их олон юм мэддэг, их мундаг одоо гадны юмыг одоо судалж мэддэг мундаг ч гэсэн бол одоо адилхан монгол үндэстнүүдээс судлаасай. Өөр монгол байна. Одоо тэр ойрд монгол байна. Одоо бүр хайлмаг борээд гэдэг монголчуудаа их судалж үзээсэй. Монгол хүн чи ямар байх хэвээр. Монголчууд болж байгаа үйл явдал тэдний зовлон жаргалыг хүн болгон анхаарч үзэж байгаасаа гэд би боддог. Зөвхөн Парисын дарихын сүм тэнд одоо шатхад бол хээ халаг мэн гээл одоо энд нэг Орос охин одоо юунд лээ Олимпиад ороод яхад бол мөнгө цугдуул ич шиг сонирсон юм яриад ингээд нэг юм байж болохгүй монголчууд. Монгол хүн бол ер нь нэгдүгээрт бол монгол хүн гэсэн монгол хүнээ яасан чийсэн тийм бодлого барих хэрэгтэй. Одоо би нэг одоо хайрлж хүндэх ёстой гэсэн үг шүү дээ монголчууд. Тэр бол Монголд байгаа монголчууд хоорондоо би нэг хүндэгтэй болох ш. Ерөөсөө монгол ухсаатан нэг хэлээр ярьдаг, нэг соёлтой бид энэ бүхэн бол одоо ямар ч улсын улсын хил хязгаарын дотор байсан хамаа байхгүй. Монгол хүн гэдэг талаасаа би нэгнээс хандах хэрэгтэй. Би маш олон монголчуудтай бол уулзж байсан. Өөр Монголын болон бусад бүгдээрээ бол одоо Монгол улсыг бол одоо бидний одоо бидний соёлын төв одоо түүхийн төв одоо бүх одоо Монгол гэсэн одоо бүх бахархлын төв гэдэг бол бүгд түлээн зөвшөөрдөг. Ерөөсөө бол тэгээд бас тэр чинь одоо хүнээ нутагт юм уу одоо тэр өөр оронд байж байгаа монголчууд чинь бидний ард босч гэж Монгол гэдэг нэг улс байдаг гэсэн бодолтой. Тийм хүмүүс бол дандаа өдөр тутамд уулздаг байсан. Би ч одоо бас нэлээд олон жил тэнжээ шүү дээ. 30 жил тэнжээ. Халимгуудыг маш сайн мэднэ, борээдүүдийг маш сайн мэднэ. Тэгээд ойрдуудтай их бас нэлээд ойр тэр чинь янз одоо Японд одоо өөр монголчуудаа их ойртож нөхөрлсөн. Тэгээд их олон хүмүүстэй уулзж ирсэн учраас ерөнхийд нь бүгдийг ингээд харахад бол бүгд одоо монгол хэлэндээ хайртай, монгол соёлтой хайртай, тэр бүхэл монгол улсад хайртай тийм хүмүүс байдаг. Тэрийг бол одоо манайхан бол аягүй сайн ойлгож тэгж одоо харьцах хэрэгтэй. Одоо өөр монголчуудын асуудал дээр тийм учраас миний энэ ном бол өөр монголчуудыг тухайн нэгэн хэмжээнд одоо ойлгоход тийм ач тус өгнө гэж би бол бодож байгаа. 300 дуудсан, 308 дуудсан ном байгаа. Тэгээд тийм учраас өнөөгийн энэ одоо нөхцөлд тухайн үед тийм байжээ, юм байж гэдэг ойлгоо тэрнээс юу сургамжтай байна, яах вэ, цаашд бид нар яах вэ, хилээ авч үлдэхэд яах вэ, соёлоо авч үлдэхэд яах вэ гэдэг тал дээр яаж ажиллах зүгээр юм гэсэн өөрийн гаргалгаа хийхэд бол одоо тодорхой хэмжээнд одоо Монгол улсын хилийн гадна байгаа монголчуудыг ойлгох асуудал нэн чухал гэж бодож байгаа. Тэгээд тэр хүрээнд бол энэ ном бол ач тусаа өгнө гэсэн тийм би бодолтой. Тэгээд ийм маягаар бол одоо түүхэн одоо цохиол гэж хэлэхэд таашаа цадиг гэж би хэлсэн. Ингээд бол тэр чин цадиг гэдэг чинь бас учиртай нэгтгэж гисэн одоо бүх энэ хүний амьдралын бүтэн өнгөрсөн амьдралын түүх гэсэн утгатай. Тэгээд бол хүүрнэл гэж бичсэн цохиол гэж бичээгүй. Яагаад бол ярьж байгаа учраас хүн чинь хүүрнэл юм одоо хүүрнэх гэдэг чинь ярих гэсэн үг шүү дээ. Тийм учраас хүний яриаг тэмдэглэж аваад тэрийг баримтжуулаад цаг хугацаа он сарын заагууд болсон гол үйл явдлуудын тайлбар юугаар оруулаад тийм учраас бол одоо хайдвал усан хайдуугаа ярьсан яриа бол түүхийнхаа уул мөрийн хувьд бол баталгаатай маш олон зүйлүүд нь баталгатаад явчихж байгаа. Тэгээд бол ингээд аль аль талаас нь харахад бол одоо түүхч чиргэлж болно, энгийн хүмүүс ч ойлгож болно. Ерөөсөө л тийм универсалны бүх хүмүүст зориулж бичсэн, олон нийтэд зориулж бичсэн ном. Зорилго нь тэр Монгол хүн бол уулган уншаасаа, хөгжижсэн, хөгжүүлээс уншаасаа, өөр монголчууд бүгдээрээ уншаасаа гэсэн. Ерөөсөө л Монгол хүн гэж өөрийгөө үзэж байгаа хүмүүсийн иймэрхүү соёлтойгоо холбоотой, төвхтэйгөө холбоотой намайг уншиж байгаасаа гэд тэр шугамар аль болохоор одоо хүнд уншихад сонирхолтой маягийн тийм үг хэллэг, тийм одоо тэмүүлэлтэйгээр намайг бичсэн юм аа. За тэгээд үндсэндээ бол номын тухай бол яриад дууслаа.
Тэгээд ингээд одоо нэгэнт би ам халаад ярьсан дээр бол хэлэхэд бол бүгдээрээ бас бодох хэрэгтэй. Монгол хүний одоо ёс зүй гэдэг чинь ном бичгээс өксүүлэл байна гэж би бодож байгаа. Номыг бол одоо мөнгө олохын төлөө юм уу маш хурдан ингээд халтурдаад бичнэ гэдэг бол цаад уншиж байгаа хүнийхээ цагийг одоо яаж штэ идэж штэ тийм учраас тухайн хүнд олигтой юм өгөхгүй бол тэр ном бол одоо тухайн хүний хайрын хүнийг төөрөгдүүлээд буруу зүг рүү явуулчих чинь. Тийм учраас бол зохиолч ч гэсэн бас тодорхой хэмжээнд ёс зүйтэй байх хэрэгтэй. Ном бичиж байгаа хүмүүс бол бүгд ёс зүйтэй юмдаа идэ тийм гомоо хандаж болохгүй, яарч хандаж болохгүй, зөвхөн одоо тэр юу хөөж болохгүй. Одоо юу гэдгийг одоо тэр ашиг сонирхол хөөж болохгүй. Тийм учраас бол номоор дамжуулж хоорондоо одоо бүх мэдээлэл солилцож байгаа өнөө үед бол ном бол их чухлаа. Ёс зүйтэй байх хэрэгтэй. За ламнар бас ёс зүйтэй байх хэрэгтэй. Ламнар ёс зүйтэй байна гэдэг чинь нийгэм ёс зүйтэй байх суурь нь болно. Тийм учраас бол энэ лам хүмүүсийн энэ амьдралыг тодорхой гарч ирсэн ийм ёс зүйтэй байсан байна гэж үзэж байна. Тэгээ Монгол хүн болгон ёс зүйтэй байх юм бол одоо улс төрд орж иж байгаа хүн ч гэсэн хүмүүс ч гэсэн ёс зүйг авирлахгүй. Монголд бол одоо ёс зүйн ялзралт үс орсон одоо маш олон юм дээр харагдаж байгаа. Одоо бүх юм одоо өдийн хүртэл хөгжих байсан. Тэгээ хөгжил нь ингээд гацчихсан ингээд өөртөө хүний бий болгосон асуудлаар дамжаад энэ улс бол одоо ингээд хөгжихгүй нэг дороо эргэлдээд байгаа нь харагдаж штэ. Одоо англиар бол man-made problem гэдэг тийм ээ. Одоо хөв хүний бий болгосон асуудал. Тэгээ иймэрхүү юмнаас гарахын тулд Монгол хүн болгоны одоо хөв хүний хөгжил их чухал, хөв хүний ёс зүй их чухал. Тийм учраас ёс зүйг эрхэмлэхийн тулд тодорхой хэмжээнд энэ ном бас хэрэг болох юм болов уу гэж би бодсон. За ингээд өөрийнхөө өнөөдрийн яриаг бол номтой холбогдолтой үгээр дуусгая. Тэгээ та бүхний ямар асуулт байна, ямар санаа оноо байна бүгдээрээ тэгээд надад хэлэх юм бол би чадхаараа хариулъя гэж бодож байна. За баярлалаа Баатар доктортой. Ер нь нөгөө манай ихтгэлийн цувралд нэлээд дандаа одоо эдгээр шинжилгээний өгүүлэлттэй холбоотой одоо ихтгэлүүд явагддаг. Гэхдээ энэ бас баримтат бүтээлийн холбоотой ихтгэл явуулснаар бас нэлээд онцлогтой байна. За одоогоор асуултууд байна би бас шалгаадах юм. Миний зүгээс надад нэг асуулт байна. Та энэ Өвөр Монголын одоо сүндийн одоо хошууны те хошуунаас эхлээд одоо энэ одоо Беркли дэх Калифорник сургууль хүртэлхийн түүхийн замналыг одоо цаасан дээр буулгаад ингээд одоо тэмдэглэж судалгаагаа бас ингээд нэгтгэхэд ингээд бичгэд танд одоо ямар одоо их сурвалж хамгийн одоо ажиллахад амархан байсан бэ? Тэгээ одоо та бас хайдугаатай ингээд ярьж одоо бас тэмдэглэл бичсэн гэж байна. Бас өөрөө их сургуулиудын бас энэ одоо сан хөмргүүдээс бас судалгаа хийсэн гэж байна. Тэгэхээр танд бичгэн одоо их сурвалж илүү амар байсан уу? Эсвэл одоо ярьсан юу бас илүү амар байсан уу? Та энэ өөр төрлийн их сурвалжуудтай бас ажиллаж байсан туршлагаасаа бид нартай хуваалцчих уу? Тийм одоо энэ Америкт анх хурж ирээд танилцчихсан Өвөр Монгол эрдэмтэд одоо мэргээд маш олон төрөв нэрийн дурдаад өнгөрсөн эрдэмтдээс бол ерөнхийд нь бол бүгдтэй нь яриад аваад ярилцаад байсан учраас тухайн үеийн байсан учраас тухайн үеийн Өвөр Монголын байдлыг ойлгоход бол их төхөм болсон. Одоо тухайн үеийн Өвөр Монголын байдлыг бол нэлээд нарийн бичиж үлдээсэн хүн бол Загчид Цэцэн гэдэг хүн байгаа. Загчид Цэцэнгоо бол одоо харчин гаралтай хүн. Гэхдээ бол энэ юунд Шилэнгол аймагт бол уудсан Шилэнголын чуулганд одоо тэгээд Өвөр Монголын Деваны хажуу талд одоо гадаад иргэн хариуцж байжсэн. Тэгээд бол Тайван руу гараад Тайванаас авал тэр хүн Америкт ирээд бол Brigham Young University гэдэг энэ юунд Ютад байдаг сургуульд 10 жил багшлаад тэтгэвртээ гараад манай энэ Сан Хосе гэдэг бидний их ойрхон энэ хотод амьдарч исэн. Тэгээд тэр бол домогт хүн. Одоо яг Өвөр Монголын одоо өөртөө цэцгаар нь бүх түүхийг бичсэн. Тэгээд одоо Деваны тухайн ном бичсэн. Миний мэдх Деван дэмчиг донор миний мэдх Деван гэдэг ном бичсэн байгаа. Тэр нь хятад, Монгол, одоо англи маш олон хэлэнд хөрвүүлэгдсэн. Ангид бол загчдгаа бол түүхч тийм хүн байсан учраас бол 12-3 ном бичсэний 5 ном нь бол англи хэлэн дээр хөрвүүлэгдсэн. Тэр бүх номыг бол уншсан. Тэгээд жагчдун бол Деваны одоо тухай бичсэн номыг бол уншаад тухайн үеийн байдлыг ойлгож байна. Тэнд бол одоо энэ Зурхаач лам гэдэг энэ
айдугаан эхний багш одоо алшаа хүртэл хамт явсан тэр багш нь гардаг гунгаа нэртэй нэрээрээ гарна тэр тэн дээрээс усан мэдээлэл материал олсон. Ерөнхийдөө бол тухайн үеийн ойлголт авахд бол хамгийн их түшиг тулгуур болсон бол тэр байгаа. Хоёрдугаарт нь болохоор лам нарын ёс зүйн хийдүүдийн тухай нарийн ойлголтуудыг бол ганжураа хутгад гэдэг хүн бол ярьж үлдээсэн. Тэр яриаг бол Тайванд байхдаа тэр ганжураа хутгад гэдэг Бадгар 100 гэдэг хийдийн хутгтын яриаг бас бичиж авч байгаа тэрүүгээр ном бичсэн. Одоо Монголын одоо амьд бурхан гэдэг Mongolian Living Buddha ганжураа хутгад гэсэн ном байгаа. Англи дээр тэр ном нь байдаг. Тэр бол одоо сүм хийдийн доторх дэгжайг уншлага одоо яаж сурдаг гэх нарийн өөр Монголд болцсон үйл явдлуудыг судалсан байгаа. Япон ном нэлээд ашигласан. Япон номноос бол Японуудын голдуу болохоор яаж тагнуулын үйл ажиллагаа явуулж исэн, яаж Монгол лам болгож тагнуул бэлдэж явуулж исэн. Тэгээ Японууд бол ер нь бол одоо хамгийн их одоо чухал ач холбогдолтой одоо ном бол одоо тэр Кимура гэдэг өөрийн биеэрээ одоо Монгол лам болоод тагнуул хийгээд юунд очиод энтхийг төвдөд очиж байж байгаа тэр үед нь дайн дуусаад тэндээ үлдээд монголчуудын дотор маш удаан амьдэрсэн тэр хүн бол төвдөд өнгөрүүлсэн 10 жил гээд ном байдаг. Англиар болохоор бол Japanese Agent in Tibet гэдэг ном байгаа. Тэр Кимура гэдэг Кётогийн сургуулийн багшийн тэр бичсэн ном бол одоо бас гарын авлага маягтай хэрэгэлсэн. Тэн дээр бол маш олон үйл явдал миний номонд яриад байгаа хүмүүс чинь тэр даалгамч одоо дэлгүү утгаж байгаа очор дээр хөвлгоонч тэр бүх хүмүүстэй уулзч учирч явж байсан. Тэр Монгол хүний яс чанар амн их бас хатуу маш олон үнэлгээг үл тэр номнууд дээр хийжсэн. Ингээд бол дараа нь болохоор л тэр өөр Монголтой холбоотой асуудлуудыг судлахад бол Гоминданы олон ном Чинкашитай холбоотой Латиморын номнуудыг бол удаадараа алж үтсэн. Латиморгоо бол одоо Чинкашигийн одоо Гоминданы зөвлөх байсан. Тэр үедээ болохоор бол тэр Гоминданы намын доор бол одоо хизээч төвд Монголоо ирэх хайж болохгүй гэдэг төвд Монголын хороо гэдгийг одоо тэр Чүнчин гэдэг хотод байхдаа байгуулсан. Тэндээ болохоор Жанжаа хотод бол одоо төвд Монголын хорооны дарга тэнд дотор нь болохоор Далив хотыг бол одоо яг тэнд байлгаад одоо дайны үед одоо 40-с 46 онд баг гэрээ 20 маягтай тэр хүнийг бол одоо юунд энтэх рүү төвд рүү явж хатан замаас нь бариад авчихсан шүү дээ. Тэгээ тэр бүх үйл явдлуудыг харахад бол одоо тэр латин моргон бичсэн номнуудыг бол унших хэрэгтэй. Тухайн үеийн тэр өөр Монголын үйл явдлуудыг ойлгох хэрэгтэй. Бүх юмнууд гарч ирсэн. Тэрнээс гадна бол бас нэлээд сурвалж авсан хүн бол одоо тэр үнэн сичин гэж эрдэмтэн байгаа. UCLA гэдэг юу Лос Анжелес, Калифорник сургуульд хятад Монгол одоо манч хэл одоо тэр Аз судлалын хэлнүүдийг зааж тэтгэвртэй хартал зааж агаад гарсан тэр Монгол эрдэмтэн байдаг. Одоо өөрөө бол тэр хорчин хүн байгаа. Тэг үнэнс чинь ингээд Кёи Пао гэдэг нэртэй Пао гэдэг барж өнгөсөн утгатай. Энэ хүн бол одоо тэр Бопе гэдэг эрдэмтний одоо Америкт авчирсан одоо шавн одоо манай Джеймс Боссон багш одоо энэ үнэс чунгой хоёр бол гол шавн. Гэхдээ үнэс чунгойг бол би нэг чихэн нэлээд хатууд 101 хүрээд бол юм ярихад бол ойлгохдохгүй болсон. Түүнээс өмнө уулзч бас нэлээд ярьдаг байсан. Хамаатан судангуутай нойрхон тэгээд бол үнэс чунгой бол 105 хүрт нас орсон. 2019 онд нас орсон дөнгөж саяхан. Тийм хүн байгаа. Тэгээд тэр хүний аав нь болохоор бол одоо тэр Дэваны одоо засгийн газарт одоо Японуудын талаас мөнгөийг хариуцж исэн. Одоо Токио Mitsubishi банкны төлөөлөгч байсан Сайн Баяр гэдэг хүн байгаа. Тэр хүний тэр хүн бол нэг үед бол баруун 200 орчим байна уу өөр монголчуудыг бол Японы Васэдэгийг сургуулиас гисүүлээд маш олон газар сургасан байдаг. Японд сургасан байдаг. Тэгээ тэр хүмүүсийн харамсалтай нэлээд хэсэг нь болохоор иргэний дайны үед одоо Японы гар хөл уурчсан гэдэг өөр Монголд алгацсан байдаг. Энэ номонд хүртэл гарна. Одоо тэр ямар хүнийг яаж будж алсан гэдэг тухай асуудлууд бол бас байдаг. Тэгээ тэр Сайн Баяр гэдэг хүн бол Далив хоттой ойрхон, Дэвантай ойрхон одоо яг Японы талд ойрхон Бээжин сууж исэн тийм хүн. Нэлээд одоо чадварлаг тийм хүн байсан учраас тэр хүний одоо хүүн тэр үнэс чунгой одоо тэр охин нь болохоор дээр биднээс орсон тэр охиных нь нөхөр нөгөө цэрэн дөрж хасбугийн цэрэн дөрж гэж бүрээд хүн байж байгаа. Дэваны бол гарын нэрийн бичгийн дарга байж байгаа. Дэвантай хамт Монголд хурж ирэхэд нь бол Дэваныг дагаж ирсэн хүмүүсийг буутахад манай сонгины ам 1951 онд байна буудаж хороосон. 89 онд бол цаатгсан тийм хүн ба тэр цэрэн дөрж гэдэг хүний хүүхдүүд нь бол энд байна.
хүүн 2 охин нь байна. Тэднэрээс ус ойр зүрийн юм сонсон материалууд аавна. Гэх мэтлэнгээр ингээд аль аль талдаа сурвалж бичиг түүх номыг бол нэг 60% харсан байх. Яриан дээр үндэслсэн юм бол нэг 40% байгаа бах. Нэг тэд 40-ын хайрцаатай хавцаа тийм ээ олон төрөлт судалгаа хийж энэ номыг гаргасан. За баярлалаа Баатар дот. За Сарна гэдэг хүнээс бас энэ асуулт ирсэн байна. Танай хайрхан гэдэг номд сүнд баруун хошууны нутгаар дамжсан өртөө замын тухай бичсэн зүйл байна уу? Одоо хамаарах бүх талаар нь товч ярьж өгөх хүсье. Баярлалаа гэсэн. Энэ номонд бол өртөөний тухай тодорхой бичсэн юм бол байхгүй. Сүнэд баруун хошуунд байсан тэр халахын хурлын тухай бичсэн байгаа. Гашууны хонхор буюу одоо тэр Панжан гэдэг газар, Панжан гэдэг газар нь болохоор Японууд Панжан гэд нэрлэжсэн тэр чухам ямар учиртай юм газар юм бэ гэхээр бол тэр сүнэд баруун сүнд вангийн хажууган талд байсан тэр гашууны хонхор гэдэг газар дээр үед бол гамин цэргийн одоо хороо байсан газар. Тэр гамин цэргийн хороо байсан газар бол халахуудыг цуглуулж халахын хурал буюу Даливын аймаг гэж байгуулсан. Энэ дээр бол 1000 гаруй ламтай эргэн тойронд 10-аад мянган монголчуудыг тэнд цуглуулсан. Өөр Монголд байгаа бас цагаач монголчууд бол халахууд бол бас нэлээд хэцүү олон хошуунд байсан учраас тухайн үед бол одоо хамгийн цөм нь болохоор тэр улаан цавын чуулганд байсан улаан цавын ноёдуудтай ярьж хагаад сүнэд баруун гарын хошуунд бол одоо тэр Даливын аймаг буюу халахын хурал гэдгийг байгуулсан. Тэр аймаг дээр бол одоо ноён хот одоо айдуугай дээр бол очиж тэр халахын алдартай гавж жамбал гавжаар одоо судар ном заалгаж нэг 2 жил болсон тэр тухайнууд бол байгаа. Тэгтээ бол ерөнхийдөө бол дурдаад өнгөрсөн байгаа учраас бол зам өртөө тэр талаар бол нэг яригдаагүй. Тэр яг тухайн хүнтэй холбоотой тухайн хүнтэй холбоотой түүхүүд гарах ярианд гарах түүхүүдийг л наривчлж харсан болохоос бүр тийм нарийн одоо тийм юм байсан эдэр гэсэн тийм судалгаа бол давхар хийсэн байхгүй. Тийм бол зам өртөөний зам эдрийн талаар бол тийм бол юм бол нэг бичигдээгүй шүү. За баярлалаа. За өөр надад дахиад нэг асуулт бас төрлөө л дөө. Өвөр Монгол одоо тохиолч уншигчдаас бас танд одоо асуулт ирсэн гэж ярьсан. Тэгээд ер нь бас ирж байгаа шүү байна. Тэгээд ер нь одоо Өвөр Монгол уншигчид таны номыг уншиж үйл яаж авах боломжтой вэ? Монголоос одоо яаж явуулах тийм юм байгаа. Дээрээс нь одоо Монгол бичгээр та ер нь номоо энэ гаргах ер нь бас төлөвлөгөө байгаа юу? Тийм ер нь бол монгол бичгээр одоо монгол бичгэд шивж эхэлсэн. Тэгээд сарын ажил болно. Сарын дараа бол ихэ бэлдэн. Бас нэг сарын ажил болно. 2 сарын дараа бол одоо энэ монгол бичгийн их бол Монгол бэлэн болно. Тэр мэдээж бол Монгол улсад хэвлэгдэнэ. Энэ бол ойлгомжтой. Одоо өөр Монголд ном хэвлэх бас хэцүү. Нэлээд хэцүү байдаг. Нэг одоо жишээлбэл бид нар миний өссөн монгол ах номыг өөр Монголын ардын хэвлэлийн хороогоор хэвлүүлэхэд бол хяналт нь бүтэн жил болдог. Үндсэндээ бол 2 жилийн дараа ном гардаг. Гэхдээ тэр бол өвөр Монголын ардын хэвлэлийн хороо гэхээр бол цаанаасаа санхүүж төсөвт орж тухайн үед ном гарч ирсэн. Тийм учраас нарийн байж магадгүй. Гэхдээ бол өвөр Монголд бол тэр ISBN дугаар авахаас хүсвэл ер нь бол хэцүү шттэ. Тухайн үед тэгээд энэ гаминданы талд одоо явж исэн гэж одоо буруутгадаг одоо хулгай дээрмээрээ дууддаг хүмүүс энд бол зүгээр ингээл монгол хүмүүс амьдрах гал амьдралын төлөө явж исэн хүмүүс бол их гарч байгаа учраас тэр хяналтын бол давахгүй байх гэж бодож байгаа. Энэ номыг бол өөр монголчуудыг тодорхой хэмжээнд уншуулах одоо тийм сонирхол бол байгаа. Гэтэ ямар ч байсан бол Монгол улстай ойрхон байдаг одоо гэрээ төсгөр мэддэг хүмүүс бол одооноос аваад уншиж үзэж байгаа байх гэж бол найдаж байна. Тэгээд Монгол бичгээр Улаанбаатарт гарахаар бол авах ба. Тэгээд бол өөр Монголд одоо тэрийг яаж тарах гэдэг тал дээр бол тийм тогтсон барьсан юм бол алга. Гэхдээ бол янз бүрийн бодож байгаа юм байгаа. Гэхдээ бодож байгаа бодол учраас бол хамаагүй яриад байх юм байхгүй. Олон л өөр монголчууд уншаасаа л гэж бодож байна. Гэхдээ бол би ганц нэг талаасаа энийг бол хөөцөлтөд юу бүтээх асуудал биш те. Хамгийн гол нь өөр Монголоос одоо өөр монгол хүмүүсийн тусдим болох хэрэгтэй. Тэгээд Японд байгаа өөр монголчууд бас тусдим хэрэгтэй. Тэр маш олон талаас нь хамтарч ажиллаж олон хүний хүртэл болно гэж би тэгж бодож байна. За баярлалаа. Би бас нөгөө Facebook дээр лайв стрим хаад нөгөө тэмдэглэл дээр нь байгууллагынхаа нөгөө дисклеймер гэж ярьдаг шүү дээ. Одоо нөгөө хууль зүйн талаас бид нар бол яг манай байгууллага бол одоо илтгэгчийнхаа одоо авч байгаа байр суурийг эрхэлдэггүй, одоо илэрхийлдэггүй. Тэгээд одоо манай холбоо стрим бос ашигын бостай тиймэрхүү
юунуудаа бас ер нь тавьчихлаа. Тэгээд гэхдээ зүгээр миний хувьд бас энэ удаагийн лекцээр танад өвөр Монгол судлаач нар уншигчид бас нэлээд орж ирсэн байна л да. Тэрийг тэгээд бас сонирхолтой талаас нь ингэж асууж байгаа надад сонирхолтой байна. За дараагийн асуулт Эрдэнэбат гэдэг хүнээс таны ярианы төгсгөлтэй холбоотуулаад асуухад орчин үеийн мэдээллийн шуурган донд ёс зүйн чиг баримжаатай үн цэнтэй сайн номыг шинэ үеийн залуус хэрхэн сонгож уншвал зохистой вэ? Монгол хүний мөн чанарыг ойлгож танихын тулд та тэдэнд юуг анзаарч уншаарай гэж зөвлөх вэ гэж. За наад чинь хэцүү асуулт байна. Гэхдээ яг ёс зүйтэй холбоотойгоор бол ёс зүй гэдэг дагнад гаргацсан тийм номнууд бол хаалгад хэцүү шүү дээ. Тийм учраас бол нэгдүгээрт юу гэж хэлэх вэ гэхээр одоо Цэндийн дамдал сурангаа, одоо Доннорын намдаг, Бямберийн чунгай эдгээр одоо номнууд байгаа. Маш олон уран зохиолын ном байна. Эдгээрээс бол ингээд номыг уншихдаа яг тэр социализмын үед тавьсан тэр одоо сүм хийдэг харлуулах ч юм уу тэр одоо улс төрчсөн тэр хэсгийг бол одоо ялгаж салгаад тэрнээс одоо бусад зүйлүүдийг алж харах юм бол одоо ёс зүйн талаар бол бас ойлголт авна баха. Ер нь зөв чиглэл одоо тийм зөв хүн болох талаас бол тэр талаас бол тийм түрүү үеийн зохиолчд одоо Хөдөөгийн Бэрлэва байна, Шгаадамгой байна. Тэгээд бол одоо энэ бүх хүмүүсийн одоо ахмад зохиолчдын зохиолоос хэрэгтэйг нь ялгаж уншаарай. Одоо тэр улс төрийн нөлөөнд ороогүй хэсгүүдийн ялангуяа Доннорын намдаггой гэдрэг бол номын одоо цаг төрийн өмнөөс хөшүүлээд хөгшин чанар өссөнөөс хөшүүлээд ер нь удаа дараалж унших хэрэгтэй. Тэн дээр бол бүх зүйл дээр бол ёс зүй хөндөгднө. Энэ хямгаа номнууд дээр бол дамжин сурангаа номнууд дээр ёс зүй бол асар хөндөгдгөө. Тийм учраас бол ёс зүйтэй байна гэдэг чинь одоо тэр хүн өөрөө нэг одоо хараал хэлэх үү хэлэхгүй юу гэдэг чинь яг эхлээ нэг бусуу одоо нийгэмд бусдад хортой үг хэлэх үү хэлэхгүй юу гэдэг эхлээд тархин дотроо шүүгээ тэр шүүлтгүүрээрээ гаргаад одоо цогсоогоод байх хэрэгтэй шүү дээ. Түүнээс ямар ч юм шүүлт байхгүй одоо том ингээ шанах олон цорхол хөтэн шиг тийм тархитай хүмүүс юм сархал орж идэг сархал гарч идэг тиймэрхүү одоо шүүлтүргөө болчихсон учраас бол одоо энэ бусдад одоо зовлон болж байна, бусдад лай болж байна гэдгээ өөрөө мэдэхгүй тэгээд өөрөө нэг ганган мундаг чамин яриад байгаа шиг мөртлөө тэр бохирдсон тийм үг хэллэгээр бусдын одоо чихийг одоо нүдийг одоо ингэж бас цөвтүүлж байгаа. Энэ асуудал дээр бол хүн болгон тэр талаас анхаарч хандах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тийм учраас бол энэ ёс зүйтэй явахад гол нь тухайн үеийн одоо бол одоо олон шашинтай, олон ургуулч үзэлтэй болсон гэж тэгж байна. Монголчуудын хувьд бол ёс зүйтэй явна гэдэг чинь одоо жишээлбэл монгол хүн бол одоо гурван юм ариун байх хэрэгтэй. Хэл ариун байх ёстой, сэтгэл ариун байх ёстой, хэл сэтгэл одоо бие ариун байх ёстой гэж. Тэгээд одоо бүх одоо бузар буруу хийдэг үйлддэг юм бол одоо амаар үйлддэг хичнээн өгөл байна. Одоо биеэр үйлддэг хичнээн өгөл байна. Ингээд бол одоо хэл юугаар санаагаар үйлддэг хэдэн өгөл байна. Нийлээд бол одоо 10 харна өгөл гэдэг. Дандаа болохгүй юмнуудыг хүн чинь болохоор тэр одоо өөрийнхөө сэтгэлээ барьж чадахгүй, докторшилж чадаагүй тэр сэтгэлээрээ одоо буруу сэтгэе тэргээрээ буруу гаргаад тэгээд буруу ярьдаг. Тэгээд бол амаар хэлсэн нүгэл гэж хэлдэг. Одоо бол тэгээд тэр одоо дормжлох, одоо бусдыг шүүх энэ асуудлууд чинь бүгд тэр амаар хийх одоо нүгэлтэйгээ холбоотой. Хуучин хэлэнд бол нүгэлгээд байгаа учраас энэ бол зүгээр 10 хар нүгэл 10 цагаан буян гэдэг бол энэ этикийн одоо ёс зүйн код. Энэ бол зөвхөн бурхны шишинд байдаг юм биш. Энэ бас христийн шишин эдгээр бусад бүх шашинд бол яг л байна. Тийм учраас ёс зүйтэй байна гэдэг чинь тухайн хүн бол өөрийн гэсэндээ итгэл үнэмшилтэй тийм хүмүүс бол одоо тэр нараа тэгж өртөхгүй. Ядахтаа эн чинь болохгүй гэдэг юм. Болон болохгүй гэдэг ялгаж чаддаг байх нь гэдэг чинь бол том чадвар шүү дээ. Болон болохгүй гэдэг ялгаж чадахгүй байна гэдэг чинь одоо ах нь хөвччихсэн хөв хүнийх нь уурга тарих нь хөвчээгүй байх гэсэн үг шүү дээ. Тийм юмнууд байна уу. Тийм учраас бол ахмад зохиолчдын зохиолуудыг тэгж одоо тухайн нийгмийн одоо тэр социализмын хяналт одоо тухайн шаардлага нь одоо хасаад уншиж ойлгох юм бол ёс зүйн хувьд бол асар их мэдээлэл аван шүү юм унш сурна шүү гэсэн тийм ойлголтыг хэлэх байна. За баярлалаа. За баярлалаа. За энэ дахиад нэг хүн бас микрофон нэгээд асууж болох уу гэсэн байна. Сарна. Ер нь бас бичих одоо боломжгүй бол микрофон нэгээд гараа өргөөд бас асууж удаа шүү. За бүрэн гэдэг хүмүүс гараа өргөсөн. За Сарнагийн дараа бүрэн асуулт. Самана хаарамд та номон дотроо нэг панжан гэд бичсэн
гэсэн үү? Эсвэл нөгөө Монголд нэр нь хамаг гэдэг нэрийг авсан уу? Ер нь Сүндийн нутагт хамаг одоо хүмүүс бүгд хамаг гэж дууддаг. Одоо хамаг гэж дууддаг болсон байна. Уг нь газрын нэр нь бол Гашууны хонхор гэдэг газар байна. Гашууны хонхор. Тий, Гашууны хонхор гэдэг тий. Тэр нь тэгээд бол Панжан гэдэг нэрийг бол Японууд авсан байдаг. Японы бүх номнууд дээр бол Панжан гэж гардаг. Тэр Панжан гэсэн үгийн тайлбар болохоор бол энэ бол гамин цэргийн хороо байсан байраа гэж одоо гамингууд чи хэдэн онд 20-од оны үед Монгол руу орж ирэхэд тэнд төр буудалж ирсэн юм уу тийм гамин цэргийн байр байсан газар. Тэрний хажуу талд бол одоо тэр Даливай аймаг гэдэг сүм хоёр давхар сүмтэй сүм гэрэн сүм хийдүү тэрийг бол байгуулад ингээд хідэн хашаа өдр бариад бол тэгээд хідэн гудамжтай тийм одоо суурин маягтай газрыг бол одоо халахын одоо Даливай аймаг уу халахын хурл гэж байгуулсан. А тэр яг газрын нэр нь бол Гашууны хонхор гэдэг нэртэй газар юм байна лээ. Тэгэхдээ энэ сүмэд чадаг дээр бас тэгж бичдэг хамах гэж тэг ер нь нутгийн ардуудууд бүгд одоо ч гэсэн дана хамах гэж ярьдаг. Энэ 1917 оноос чул таадгаас одоо хүрээ хүртэр ингээд утсан замыг татсан. Тэгээд тэр одоо тийм хамах одоо хамгийн гол тийм уртаа байсан. Нийт хүрээ хүртэр 11 уртаа байсан. Тэгээд одоо Сүндийн одоо энэ дотор нь бол энэ 5 зогсоод байсан. Одоо нэг нь хамах тэр улаан нуураас хамах хоолтын сүмд цоржийн хурал өрөөнд давсаг. Өрөөний давсан юуг нь яг хятадаар Panway гэж дараа үеигдэн дараа төгсгөл гэсэн утгатай тэгж дууддаг байсан гэсэн. Тэгээ хамаг гэж бол одоо энэ хайдууга ярианд буюу одоо хямга ярианд бол байхгүй. Ер нь бол ингээд үзээд байхад хамаг гэдэг үг бол одоо ингээд хаяана гарч ирж байна л да. Гэхдээ бол энэ юунд бол гарч ирэхгүй байна. Одоо тухайн үе бичигдсэн юмнууд дээр болохоор бол гарч ирэхгүй байна. Панжан гэж гарч ирээд байна. Тийм. Панжан. Тийм Панжанаар хамах хаа муу хуу гэдэг хамхаа. Гашууны хонхор гэж тайлбарласан байна. Тэр газрын нэрийг Гашууны хонхор гэдэг нэртэй газар гэж тийм. Тийм юмнууд хамхаас нөгөө хамхын өртөө гэж байсан байна л да. Тийм. Тийм дээр өндөр сумын оройн харагдаг гэж тайлбарласан. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн гараа өргөжсөн бүрэн гараа өргөжсөй дараа нь гарууд дээ. За сайн уу. Сайн. Ер нь энэ Лавсан хайдаг гэдэг энэ хүн одоо энэ 10 хөр Монголыг холбосон нэг ховрхон хүнээ энэ намдрыг нийт монголчуудаа надад амьлуулж ном болгож өгсөн баярлалаа гэж хэлнэ. Баярлалаа. Тэгээд миний асуух гэсэн жил бол энэ хүн одоо 92 настай гэхээр бол 1930 оны үед төрсөн байна. Ямар жилтэй тий. Тэгвэл одоо 45 он гэхтвэл бас 60 нас, 20 настай, 20 нас орсон. 45 онд бол 15 настай байсан. Тэгээд 15 нас юм байна. Тий. Тэгээд 46 онд ч яг иргэний дан эхлэхэд тэр үед бол 16 17 та одоо тэр Жанчхүү тэргээр Найсашаа одоо тэгэл захрын нутгаар маш их одоо иргэний дайнд орж явж байгаа л тэгэл 17 настай да 47 онд Гүмбүмд лавранд очивол тэгэл цаашаа 48 9 онд ингэж явж байгаа л тэгээ 50 нас гараалууд энтх рүү гараа явсан тийм л байгаа л да. Насны хувьд бол. За тийм. Би одоо их сонирхож байгаа энэ хүнээ тэр нэг одоо амьдж ирсэн тэр итгэл үнэмшил. Тийм. Яг маш өдрөнтэй цаг үед одоо төссөн байгаа шүү дээ. Тэгээ Дөванти тэр үед одоо ямар нэгэн холбоотой байсан уу гэсэн? Дэвантай холбоотой байсангүй. Энэ хүн бол яг ноён гэгэний шав учраас ноён гэгэний 9 хийд гэж хийд байна шүү дээ. Захарт нэг хийд байна тийм ээ. Тэр 9 хийд дээр бол нэг очиж исэн байна. Тэгээд бол халахын хурал дээр сууж исэн байна. Тэгээд их хугацаагаа болохоор бол юунд өнгөрүүлсэн байна. Цагаан овны хийд буюу одоо тэр зараа, зүүн зараа, баруун зараа, төв зарааг нь болохоор цэвжүү зараа гэдэг. Цэвжүү зараа хийдэд нь одоо 6 шламын дор байжгаад тэгээд бол тэр хавьдаа явахаар тэр тогоотын сүм өдргээ тэргээр бол энэ ноён гигэн бол ингээд тойроод яваад идэг гэсэн байгаа. 9-ийнхээ сүмөөс өсвөлээд ингээд энэ хоёр сүндийн яг тэр хязгаар нутаг одоо тэр хаваар ингээд яваад захараа тэртээ ойрхон тэр газараар ингээд тойроод ингээд өөртөөхөө албатуудыг эргээд ингээд ном уншаа жижиг сүмүүдээр явж хагаад
далай цоржийн сүм гэдэг дээр бол буудулсан байгаа. Далай цоржийн сүм бол их жижигхэн сүм байгаа юм л да. Тэгээд бол тэр далай цоржийн сүм бол яг тэр баруун сүмдийн нутгийн захтар байдаг далай цоржийн сүм гэдэг сүм. Тэгэхээр энэ чинь тухайн үед чинь болохоор ингээл өнөөдөр тэр тогоотын сүмийг юу гүнжин дааныхаа авлаа гэж тэгэхэд хэд хоногийн дараа гомин дааных нь аваад ингээл ерөөсөө тэгэл нэг шатаагаал нэг халаал ингээл эргэн тойрол морьтой тэгэл тойрч аял цухтаал ингээд хэрээд исэн байгаа үйл зөнгөө нааш цааш яваал нэг хэсэг тэгж нэг 2 жил шухуу тэгж бөөн иргэний дан болж аль нь ч тийж чадахгүй нэг хэсэг явж байгаа л тэгээд сүулт нь одоо хятадын одоо тэдгээр айрам гэдэг одоо айрам өтч хүчтэй болоод ирэнгүүтээ бүгдийн шахаал хөөгөл тэгээд алшаа руу шахагдал тэгээд ерөөсөө алшаад гарсныхын дараа бол ерөөсөө тэр зурхаач лам нь болохоор юу яасан байгаа юм л да. За лавранд одоо налшаанаас одоо энэ юу Деван эдэр хүмүүс ирчээд одоо бүгдээрээ ингээ бичиг захаа өдөр болго явуулж байна. Одоо манай монголчууд тэнд их зовж байна. Би одоо урдд одоо тэр болгонтой одоо тэр одоо ингээ дээдлэгдэж явжсэн хүн ядахта юу ч хийж чадахгүй маа гэхэд царайг нэг харьяа. Очоод тэгээд ер нь сайн ч үед муу ч үед хамт байх хэрэгтэй. Тийм учраас би нэг сарын хугацаатай явна. Хэрвээ энэ сарын хугацаанд намайг ирэхгүй бол за чи тэр төвд рүү яваад ласаад хин гэж байгаа даалам намжилтарч гэж миний одоо шав байгаа чи тэрнтэй очиж уулзгаад тэр чамайг аваа юм шүү. Тэгээд яг тэр сарынхын хооронд нь тэр хятадын чөлөөлөх айрам чинь одоо яг ланжоогоор орж ирээд тэгээд лавран гизэлж аваад тэгээд наашаач уу цаашаач уу болгоод нэвтрэлцэхгүй болгоод тэгээд тэр нь хоошин шахаа дээр одоо тэр юунуудыг чинь бүгдийг нь одоо нэлээд ялсан шүү дээ. Устгасан шүү дээ. Юунуудыг чинь тэр юу лээ. Деваны цэргийн үлдэгдлээ дээр шиг устгасан. Тэргээр чинь одоо тэр алшааныхны түүхэнд бол нэлээд гарч ирнэ. Тэр одоо дандаа зүүн Монгол голдос хэрэгтэй хүмүүс байсан. Тэр чинь алшааны одоо халахуудын түүхэн дотор маш их гарч ирдэг л дээ. Тэгтээ бол тэгээд багштайгаа бол тэгээд зурхаачлан бол буцаж ирч удаагүй. Тэгээд яг тэгэл багшийнхаа заавараар одоо дараагийнхаа багшийг олох гол хойноос нь яваал. Тэгэл энэ төвдөд эрэхт нь хүрээд эрэхт нь нөгөө багш нь энтэх рүү гараа явчихсан. Тэгээд одоо төвддөө нэг хэсэг байж байгаа л хойноос нь энтэхэд очиж тэр багштайгаа уулзаад тэгээд тэрнээс хойш салаагүй. Тийм л учиртай хүн л дээ. За. Тэгвэл энэ Америкт очоод 65 он жиж болсон мөр Америкт олсны дараа одоо бол тэгээд яг ямар ажил хийжсэн юм? Тэ Америкт ирээд бол эхлээд бол 65 онд ч н одоо Далив хототой 3 сард нас барахад 14 хоногийн өмнө дааламыг одоо за чи одоо ирэхгүй болохгүй миний шээ одоо ингээд толгой дээр нэг хонх дамбар дуургаад одоо нэг одоо майн хэлэх хүн хэрэгтэй одоо чи одоо би одоо ингээд яв холчлоо гэдгийг хэлээд тэгээд бол багш нь хурж ирэхэд бол тэрийг багш нь болохоор бол өмнө бол их нэлээд эрдэмтэн хүн Америкт энэ төв судлаар сонирхож исэн хүн байсан байгаа. Тэгээд холбоо өрч чадахгүй байсан. Даалам намжилдарч байгаа. Тэгээд тэн дээр болохоор бол тэр Далив хотын одоо оршуулган дээр бол тааралдаад энэ Америк эрдэмтэд тэгээд бол нөхрийг бол одоо Берклид авчирсан. Берклид ирэнгүүтээ тэр хүртэл бол шавтайгаа бол тэр Тарчин Баав гэдэг нэг христийн юутай сүмийн нэг хүний газар бол төвд сударнууд одоо бурхны ном судрыг хэвлэжсэн. Дээр үуч чинь одоо сүм хийдүүд одоо бие биенэгэндээ айгүй тийм найртай одоо жишээлбэл христийн одоо сургуультай христийн одоо тэр католик сургуультай хүн байлаа гэхдээ тэгээд чи бурхны ном судар одоо төвдөд зориулал хэвлээл тэгэл байжсэн. Тэгээд тэр хэвлэх үйлдвэртэй байж байгаа. За би одоо ингээд энд багшлахаар боллоо чи одоо над үйлдвэрээ тэрийн нөгөөд ингээд гараад иргээд тэгээд 66 онд багшийнхаа хойноос очоод тэгэл 65 оны одоо сүүлээр очивол тэгэл багштайгаа хамт одоо Берклид байж байгаа багш нь 69 онд нас ураал тэгээд нас урахаа өмнө за чи ерөөсөө лам энэ оронд явж болохгүй юм бай чи ингээд нас чиг өгөхөд бол өрөөтэй хүн хэрэгтэй тийм учраас чи одоо хар бол одоо тэгээд бол өөр хүүхдтэй бол тэгээд бол одоо чамайг өгөх цагт ч нас тэгээд өрөөтэй хүн гарч ирнэ гэдэг тэгээд бол одоо энэ юу Нью-Жерсид байгаа халимгуудтай удаа дараалж ярилж байгаа хэд удаа одоо юу гарах сүй тавих маягаар одоо arranged marriage гэдэг чинь тэр маягаар байж байгаад бол нэг халимаг айлын охинтой танилцаад суугаад тэгээд нэг хүүхэд гарсны дараа нь бол 69 онд багш нас ороод тэгээд бол тэрнээс хойш бол нөхөр уран хүн байсан. Уран дармаа гэж одоо халахын алдартай балбад байсан. Уран дармаагаа одоо шав орж исэн. Энэ тийм уран хүн байсан учраас бол зөндөө юм хийдэг байсан. Модоор юм хийгээд сурчсан. Одоо энэ номонд бол зөндөө гарч байгаа тэр уран дармаагаар юу хийж яаж ярьж ирсэн гэдэг. Тэгээд л энд бол айлын одоо энэ галтгооны мебель зэбэл юм засаад тэгээд бол ерөөсөн мужаа хийгээд тэгээд нэг хэсэгтээ бол одоо модон тоглоом Америкт үнэтэй байсан үед бол модон тоглоомны дэлгүүр мэлгүүр ажиллуулаад тоглоом хийж зараад
Тэгэд бол ерөөсөө л энэ галт туганы тавилга одоо энэ одоо модон мебл гэдэг энэ бүх юмыг хийсээр бол одоо насан туршдаа энийгээ хийсэн. Одоо баг хүн тэрийг одоо залгуулад хийгээл явж л байгаа. Тэгээ мужаан уран ерх уран гарийнхаа дүүгээр амьдэрсэн. Эхнэр нь болоод сувилгач хүн байж байгаа. Тэгээд сүүлдээ сахарын өвчнөд болоод тэгж байгаа. Сүүл нас орсон л да. Энэ номыг бичиж байхад дунд хүн бурхан болсон. Бас бие махбод сахарын өвч идэртэй байж байгаа нас орсон. Одоо тэгээд том хүн баг хүн энд байдаг. Тэгээд бол том хүн болохоор Монгол хасгаас ирсэн Монгол хүнтэй суусан одоо 2 хүүхэдтэй. Тэгээд бол хайдаг бол одоо бол чихэн юм сонсохгүй. Одоо 90 нас одоо сүүлийн 2 жил бол бүр төвхтэй болж байна. Бас жоохон зөн гэдэг чтэй монголоор бол юма тавтаж ярьдаг. Ойрхон юмыг санддаг, уучны юмаа санаад яриад байдаг. Тэгсэн мөртлөө биеийн хувьд бол эрүүл. Тиймэрхүү тэгээд заримдаа хүн танихаа байчих нь одоо тийч одоо насны доройтол гэдэг чтэй манайхаар бол одоо тиймэрхүү болчихчихл байна л да. Би ихтэй бичлэг мэтлэгийн тавьсан та нар харснаа буюу халахын хурал гээл яриад байгаа тэр. Би бол нөгөө яриагийн бүгдийг сонсч байсан учраас ойлгох нь шинээр сонсч байгаа хүн бас юу яриад байгаа юм бол та гэмээр энэ тэндээс нь хууч юм бол хэсгээр наваад ярьчихж байгаа юм л да. Тиймэрхүү л байна. Одоо бол хүүгэн дээр байдаг да. Тийм хөгшин байна. За баярлалаа. За манай илтгэлийн бас цаг дуусах гэж болохоор сүүлийн асуулт гаруудын асуултыг асуугаад тэгээд өндөрлөө. За гаруудын асуулт асуураа. За сайн байна уу? Сайн байна уу. За би Александр Төтөг юм байна. За тэгээд манай би бас энэ 1930-аад оны үеийн халахын дэрвэсний хойч юм аа. Тэгээд энэ дотор үргэлж судалд юм аа. Тэгээд очир даргийг энэ тухай жаахан юу хэ танай номдор тийм бичсэн байна уу гэж жаахан асуу гэсэн юм аа. Очир дээр хувилгаан төвдөн менежер очир дээр хувилгаан тухай бол жоохон байна. Ягаад бол очир дээр хувилгаан бол тэр халахын хурал дээр одоо Даливын аймаг гэдгийг захирч байсан. Тэр одоо өмнөгөөс очсон 3 сайхнаас очсон тэр Ганжарва хутгт гэж байгаа. Тэр хутгт тэр хоёр бол тэр халахын аймгийг захирч агаад 45 онд чөлөөлөх зэрэг ороход бол одоо очир дээр хувилгаан бол юугаар гүмээр дамжаад ласаа төрсөн. Хэдэн монголчуудаа дагуулад одоо тэр чанаруугаа ихнэр эдэрэг хүмүүс байгаа. Тэдний өөр хүүхдүүд бол бүгд одоо Монгол төрөө идэрчсэн энтгэж байж байгаад. Тэгээд бол очир дээр хувилгааны одоо юу вэ штэ найдан гэдэг одоо найдангийн гамбат ах бол нэлээд хэдин одоо баримт кино хийсэндээ Монголын телевизээр бид нар бас хоорондоо холбоотой ажилладаг л да. Тэр гамбат ахын хийсэн кинонууд дээр бол очир дээр хувилгааны тухай гарна. Юуны Алшааны дөрвс гэх юм бол одоо Алшаа баруун зүүн хошуу, Алшаа баруун хошуу эдгээрт бол манай ах тунараас гарсан дөрвчд бол дөрвж гарсан хүмүүс бол зөндөө байна. Манайхан бол тэр алтан дэвшин хийдэ хажуу талд байдаг цагаан дэрсний хийд гэдэг бол манай өвөг дээдсэн тэр хамаатан сатангуудын бас байгуулсан хийд байгаа. Цагаан дэрсний хийд гэдэг мэдэн штэ зүүн Алшаа зүүн хошуунд байгаа тийм ээ. Тэгээд бол тэр бадай 60 марангаар явж исэн хүмүүс эдгээр зөндөө байна. Манай хамаатангууд бас байна. Нэг дуучин одоо алтан цэцэг гэдэг Алшааны дуучин гэдэг штэ тэр эдгээр бол манай аавын талын хамаатан усуд байна. Манайхнаас бол тэн тал нь бол тэнд үлдээ, тэн тал нь буцаж орж ирээд тэгээд тэн тал нь халагдаад ингээд явсан тийм одоо төвхтэй тэр 29 оноос эхэлж найцаашаа дөрвөөд найцаашаа явсаар байгаа тийм хүмүүс. Тэгтээ би Алшааны төвхийг бол бас нэлээд нухацтай судалж үзсэн. Алшаад бол бас таньдаг мэддэг хамаатан садангийн хүмүүс зөндөө байна. Одоо 1989 онд л 50 жилийн дараа тэр чинь Монгол төрж уулзсан шүү дээ. Тийм учраас бол би бас Алшааны төвхийг бол давхар хараад яваад байдаг. Тэр энэ халахын хурлын лам байсан тэр Жамбал гавж гэдэг хүн бол одоо тэр чөлөөлөх цэрэг одоо Орос Монголын цэрэг орж ирсний дараа бол энэ Монголын өвтөбли буцаж явахгүй юм байна гэдэг бол Алшаа руу яваад тэр алтан дэвшин хийд дээр суугаад тэгээд Монголын бүх гэгчүүдийг дахиад тодруулсан байдаг. Соёлын хувьслаар нас орчихсан тэр Жамбал гівш гэдэг хүн бол тэгээд бол тэр бүх одоо гэгээс ноён гэгэнээс өсвүүлээд ноён гэгэний 9-р дүр одоо бусад бүх одоо заяын гэгэн ламын гэгэн гэд бүх дүрүүдийг чинь тэр алтан дэвшин хийд дээр тодруулсан шүү дээ. Тэгээд тэр тухай бол бүр одоо бас тусгай цадиг ном судалсан хүмүүсээс байна. Авдаг ном өдр зөндөө номнууд байна. Алшааны түүхийн Алшаад байгаа нь халахчдын тухай түүхийн тийм ном юм уу одоо тийм юуг танилцуулж өгөхөр тийм ном байна уу? Өөр Монгол оож үзэх юм эсвэл Монголоос ч гэсэн болно авд ихээр тийм ном байна уу? Авдаг нэг ном байгаа. Номч мэргэн гэгээд одоо тэр юуны
гол замштай одоо тэр юунэ алтан дэвшээ хийдэг. Нөгөөх нь за энд ойрхон байна уу би нэг ном хараатай уучлаарай. Энд нэг ном байж магадгүй. Энэ нь болохоор энэ нэг нэлээд барьцтай нэг ном байгаа. Юу гэсэн ном байна уу? Тий энэ ном байна. Юу гэж ном байна? Одоо нэр нь энэ байна. Энэ юу гэдэг Ашаа халагчдын ухсаа гарлын түүх тэмдэглэлгээд тий. Жавцны хорол сүрэн гэдэг хүний эмгэгдсэн ном байгаа. Энэ дээр бол нэг 2000-аад хүний бол нэр байгаа. Одоо жишээлбэл гэхдээ зарим айлуудын одоо тэр манай одоо алтан цэцэгчийн өвгдөөс одоо тэр жигмэдөө тайжийн хүүхдүүдийн болохоор сольж битсэн наан цан оруулж битсэн юм байна лээ. Гэтэ баримжаатай юмнууд зөндөө байна. Энэ дээр тэр байтхан манайхны тэр одоо зарим буудалсан хүмүүсийн тухай хин хаана яаж алгацсан тухай нэлээд юмнууд тодорхой юмнуудын номон дээр байна л л дээ. Тэгээд өөр Улаанарс гэдэг хүний бичсэн аймдээ бол Алтайгын дусуун гэдэг нэг жижиг ном байгаа. Тэр бол яхаа манайхны тэр холбоотой хүмүүсийн түүхийг бичсэн нэг жижиг ном байгаа. Тэр бол их жижиг. Энэ хорсонгой ном бол томоо ном. Чи 400 тууцтай тийм том зузаан ном ийм ном. Энэ номыг бол сайн судалж үзэх хэрэгтэй. Бүх одоо яриа болсон үйл явдал тэгээд бүх юмыг энэ номонд оруулсан чих зузаан ном байгаа ийм ном байгаа. Тийм. Тэгээ энэ номыг бол харах хэрэгтэй. Энэ бол нэг номер. Тэр юуны Улаанарс гэдэг одоо тэр юун дээр байгаа да. Ашаа аймгийн төв дээр баруун хошуун дээр байгаа тэр Улаанарс гэдэг хүний эхнэр нь тий алтан гэдэг хүн байгаа. Алтан гэдэг нэг эмнэлэг байгаа, ардын эмнэлэг. Тэрний нөхөр нь тэр алтан эмчийн нөхөр нь хингээд тэр Улаанарс гэж хүн бичсэн аймдээ бол Алтайгнаас усуун гэдэг тийм ном байгаа жижигхэн. Тэгэхээр тэр бол яг өөрийнхөө хамаатан садан ах トゥ нар хин байсан гэдэг хүмүүсээ голчилж бичсэн жижигхэн ном байгаа тий. Монгол улсд бол тэр номч мэрэгэн гэгэний тухай бол авдаагаа өдр судлаад бол ном гаргачихсан байгаа. Тэр нэг шавран гэгээ янз бүрийн гэгээч ус байгаа. Тэр ер нь бол алтан дэвшээ хийдвэл монголчуудтай асар их тийм холбоотой халахууттай тэр тусам бүр холбоотой тийм хийдэж штэ. Тий. Тэгээ манайхан бол тэр цагаан дэрснээ хийдэг чи сонссноогүй юм итгэхгүй тэр хавцаа байгаа. Цагаан дэрснээ арай сонсоогүй юм нэ. Алтан дэвшээ хийдийг сайн сонслоо. Тэр цагаан дэрснээ хийд чинь болохоор тэр Говьалтай аймгийн Цэлсумоос очсон хүмүүсийн байгуулсан хийд. Одоо тэр Уранхай Дайчаавангийн хошуу гэж тэр хошууных нь очсон. Ер нь бол халахын 10 хэдэн хошуунаас очсон хүмүүс байгаа юм тэнд. Тэр энэ сая миний үзүүлсэн номон дээр хошуугаар нь хин хаанаас очсон гэдэг бүр Монгол даяараас очсон хүмүүсийн нэрсийн жагсаалт гэрүүлээрээ бүх юмнууд нь байгаа. За мэдлээ. За баярлалаа гэсээр. Баярлалаа. Баатар доктортой энэ асуулт асуусан хүмүүстээ бас баярлалаа. За ингээд манай цаг өндөрлөж байна. Маш сонирхолтой илтгэл тавьсан доктор Баатартай бас баярлалаа. Тэгээд таны илтгэлийг бид бас удахгүй монтажлсан байдлаар манай YouTube шоу дээр тавигдана. Тэгээд дараагийн илтгэл бас дараагийн хэлэлцүүлэг бас удахгүй болно тэрийг бас сонирхороо. За баярлалаа. Тэгээ та бүхний ажил үйлсэд чинь одоо амжилт хүсье. Олон хүнтэй уулз улам сайхан нэвтрүүлэг хийгээрэй гэж хүсье. Баярлалаа. За бүгдээрээ баяртай.